Португалийн тамирчидад тулд 31 секундэд болгож авсан амжилтыг гаргасан. Сайн нөө баяр цэгтийн их төв гэдэг мэргэжлийн талаар хичээллээд одоо 8 жил болж байна. За би бэлтгэлээ өдөрт тогтмол 2-3 цаг бэлтгэлээдэг байгаа. Тэгэхээр одоо ороод хувцаслаад бие халаалтанд ороод тулааны бэлтгэл, боксing бэлтгэл яаж хэрхэн өнгөрдөг вэ? Харцгаая. Юу юм жоохон бас яг л бусдын адилхан хөдөлгөөдөө жоохон сэхлэхгүй тий. Тийм бодос. Тэгээд 26 настай хожуу би спортын спорт эхэлсэн. Анх MGL-ийн сорилтлоонд ороод мастер класс гэх реалити шоу гэсэн. Тэрэнд орох яваад тэгээд тэнд ороод мэргэжил бас маш удаан бэлтгэл хийсэн тамирчдын өдөөс орж бас ихний 1-2 талаанд бас ялагдл хүлээсэн. Нөгөө нүцгэн гарын тулаа гэдэг болохоор үе хооронд гараа бэхжүүлэхийн тулд дандаа юм нэмгэн юм тогооч юм биелэн шиг биелэгээр юу нэг гүшин заапанд орж бэлтгэлээдэг байгаа. Одоо үндсэн яг тактикийн бэлтгэл багш дээрээ юу хийдгийг сумаар харцгаая. Тэгээд яагаад ч өөрөө бас нэг юм шартаа зам ерөөсө болиг гэсэн бодол байхгүй. Тэгээд миний ардын гарна даа. Тэгээд бас нэг аав ээж минь нэг тийм хүүхэд бас нэг ялагдаад байхыг хараад тий. Шүд ам ууж мунаал ингээд агчсан. Үний цэх болиг хийдэж шүү. Тэгээд юус тийж хилдгүүс. Тэгэл ёстой юм. Юу хамгийн амар спорт зөвшөөрлүүдийн пүүш авч эргэж буцалтгүй өөрийгөө дайшлах болсон шалтгаан бол би бас яг л энэ хорвоогийн жамаар бас залуучдын бас одоо зарим залуучд үзэг зөвлөнд үзсэн гэх юм уу. 20 онд яг бэлтгэлээ ковидын үед 18 онд сүүлийн талаанаг ялагдсан байж. Тэгээд тэрнээс хойш ковид мод гараад 19 онд тулаантай гэж ковид гараад тулаан цуцлагдаад тэгээд бэлтгэлээ хийгээл гэдгсэн. Ээж минь 20 онд бурхан болж ирсэн. Тэгээд ээж маань яг тэр үед амар хүнд өвчтөй. Тэгээд ковид чинь эмнэлэг дамжуулж авахд хэцүү. Тэгээд гэртээ амар өндөр хэмээ халуураад тэгээд яг эмнэлэг рүү явах өдрөө ингээд ийм өндөр тунтай халуурсан болохоор ингээд хүн чи юу ярьж байгааг сайн мэдэхгүй шүү дээ. Яг тэр үедээ бойл гэж хэлэхгүй зүгээр ингэж намаа ингэж наалж ингэж чад. Миний хүү хизээ нэг өдөр авраг болоод ээжээ гэж орлон тий хэлчихсэн. Тэгээд ээж маань орж тэгээд 5 хоног сэрүүн байж байгаа. Сүүлийн 5 хоног ямар ч ухаангүй байж байгаа. Тэгээд 12 сарын 11 өдөр бурхан болж ирсэн. Тэгэл ээжтэй амлсандаа хүрнэ гэж зүтгэсээр байгаа. Тэгээд түүнээс хойш 7 сарын дараа аав авсалцсан. Миний хүн дуртай спортоо битгий орхиороо чи эзэнгүй өдөр авраг болоод ээжээгээд орлон гэдгсэн би тэгээ нэг удаа ээжээ гэж нэг орхиороо байна. Тэгээд тэр үед зөвөр надад өөртөө бодсон юм. Ир хүн те хэлсэндээ өрдөг гэдэг шиг өөрөө нэг жижигхэн ч гэсэн нэг ир хүн болж байгаа юм байна. Тэр үед дүнсэн баггүй. Яагаад гэвэл хамгийн хайртай хүндээ амлцсан байсан болохоор. Одоо би юмэрий зүрхэндээ бохос танарыг баяр цогтын их төр хоёр гарын хорнод феррари баруун гатсан гараарыг завтарсан бүгдийг нь дараараа эхлэн залбирал лээцгийн ухааныг өргөжлүүлэн дэлхийд температур гараарыг. За ер нь би болиё гэж бас бодсон байхгүй. За нэгэд ээжтэй амлсандаа хүрчихлээ. Тэгээд болиг л Америкт амьдраад ихнэр хүүхдийн жим ч гэсэн нэлээд дээшлээл. Тэгээд цаанаас бүр үнэхээр болиг гэсэн бодлого эвлэрч чадахгүй байсан л та. Тэгээд тэр бас сайн амралт бас магадгүй. Тэгэл төрөвчөөдөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуусан. Яг үнэхээр 7-8 жилийн спорт цаар зориулсан байгаа. Энэ эцсийн үеийн аав маань ярьдгээс нь нөө хичээлж байдаг. Доороос зөх их гоё юм аа. Тэгэл аавгаа бодсон ч гэсэн. Хамгийн гоё нь уус их орныг нэг гаргах баяр зүгтийн аавгаа бурхан болчихсон аавхаа нэг гаргаж үзчих чи өөрөө аавд бахархал. Намайг шанаж ирсэн үнэндээ хин шаасан гүү. Мэрүү болох хүртлээ бухын басар баасан гүү. Татар сонсож өсч босдын хайрыг даасан гүү. Намайг бүгд сонсон динжимэн гас зайсан гүү.
ч нэг гоё тийм ялцаа юм дээр чинь нэг өгүүлдэг юм тэгэл ээж авах байсан бахархуулах юмсан аавдаа өнгөрөх юмсан гэж юм боддог юм лээ. Тэгээ яг энэ талон дээр хүүгээ авч явсан юм. Хүм намайг хараад хүүгийнхээ анхны баатар нь одоо хүүдээ бас сайхан мэдрэмж рингнээс богод ирсэн өөрх нь ойлцсан. Аав нь хүүгээ огт хүнд юу гэж ялгаж идэв юм бэ гэдэг чи өнгөрөөл. Тийм спортод сайхан мэдрэмж өгдөг. Энийг юу гэж хэлэх гээд залуучууд те эцэг эхийн үжигдэх хүн бол нэг эрхлэгээл төрөл тавиад тэгээд ээж авдаа уулздаг ч юм уу те бити тийм байгаад өөрсдийнхөө сайн явж байгааг харуулаарай. Оролдлого сайт оройдно гэдэг шиг оролдоол Монгол хүний ген бие махбод нүгч таван тулах чадвартай шүү. Тэгэхээр өөрийгөө бити хөгшөрсөн гэж бити бод 26 настай спорт хийсэн зүгээр годомжнаас тэгэхэд өнөөдөр яг энд бас ингээд анхны бас энд ороод тэгтээ би энэ амжилтанд нэг амар тийм дүнс юм бол алга тийм дөнгөж эхлэл тэгэхээр боломж байгаа шүү. Хүн бүрт боломж. Тэгэхээр чадах зүйлээ тултал бити шантраарай гэж.